За эхлэе. За сайн байцгаана уу? Их юм уу? За сайн байцгаана уу та бүхэн? Хэл үдээлийн сэтгүүлч та бүхэн Монатон компани урилгыг хүлээж авч хэллийн хуралд хүрж исэн та нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. За өнгөрсөн 5 дахь өдөр та бүхэн мэдж байгаа Монгол улсын их хурал Францын төрийн өмчт Арона групптэй хөрөнгө оруулалтын гэрээний засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээнд гар үс зурх эрхийг олгосон. Сүүлийн 2 сар бид нар улсын их хурал дээр энэ асуудлыг ярьж намын бүлгүүд дээр таван байнгын орон дээр яриад улсын их хурал дээр бид 4 удаа орж ярьсан байгаа. Гэрээний тухай, гэрээний ач холбогдол, гэрээний агуулга, ураны тухай бол та бүхэн сүүлийн 2 сар 2 жил хангалттай зөндөө сайтай, муутай, саартай бүх юм сонссон. Гэхдээ саартайгаас илүүтэйгээр эерэг зөв ойлголтыг та бүхэн бүгдээрээ авсан байх гэж бодож байна. Өнөөдөр хурлын хийж байгаа зорилго нь маргааш хөрөнгө оруулалтын гэрээнд гар үсэх зурна. Тэгээд гар үсэх зургтай холбогдуулаад хэл мэдээллийн та бүхэнд үнэн бодит мэдээллийг өгөх гэсэн юм аа. Гэрээний ард түмэнд өгөөж Монголын ард түмэнд Монголын ард түмэн хүртэх өгөөжийн тухай бол бид нар хангалттай ярьсан. Хамгийн товчтой үндсэн хууль заасны дагуу энэ гэрээнээс олох энэ хөрөнгө оруулалтын гэрээс олох үр өгөөж бол 50 дээр нэмэх буюу 50-аас илүү хувийг Монголын ард түмэн хүртгий. Тийм учраас энэ товчтой хэлгээд хоёрдугаар 3 зүйлийг би маш тодорхой 3 зүйл хэлье. Монголоос авсан шар нутаг маань ойрын 50 жил 60 жил зөвхөн Францд хэдийгүй Европын орнуудад тог цахилгаан эрчим үж болж явна. Хоёрдугаар бид нар та бүхэн мэдэх бах 22 оны 1 сард Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч гэж зарласан. Өөрөөр хүн төрөлхтний өнөөдөр тулгараад байгаа цагуурын дулаар хүлэмжийн ялгаруулахтай тэмцэх хамгийн гол арга бол цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх юмаа гэдгийг Европын холбоо зарласан байгаа. Бид нар ингэж бидний гарч байгаа шар нутаг маань цөмийн эрчим хүчний цөмийн гол төлс баснаар бид нар энэ хүн төрөлхтний тулгараад байгаа зүйлд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт хувь нэмэр юм аа. Энэ хоёр зүйл маш чухал. Бидний гэрээ байгуулснаар бид нар тусгаар болсон юм байна. Бид нар бие даасан юм байна. Айдлыг улсаас бид нар хамааралтай биш юмаа гэдгийг бид нар харуулах томоохон боломж олдох юм аа. Энэ бол оюутлахын дараас орж байгаа 2 дахь том хөрөнгө оруулалт гэдгийг та бүхэн 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгээ би өнөөдөр сэтгүүлчдийг янз бүрийн гадуур явдаг, гадуур үйл ойлголцтой байдаг, гадуур хүмүүсийн эргэлзээтэй байсан асуултанд хариулж та бүхэн хариултаа аваарай гэдэг хүсэндээ манай 3 шинжээч ирсэн байгаа. Тэгш баяр цөмийн энергийн доктор, тэгш баяр докторыг та бүхэн сайн мэднэ. Академич гам болтгой байгаа мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлаар олон жил ажилласан. Удахгүй манай Жамсан Доржгой гэж геологч, Ахмад геологч ирнэ. Ураны геологч 70 оноос ахгуулаад бүх ураны төсөл дээр ажиллаж исэн. Ийм 3 хүнийг би Монатын манай 3 эксперт байгаамаа. Энэ 3 хүн маань сая гэрээг байгуулах, улсын хурлд оруулах холбогдох бүх асуултанд хариулж явсан. Хүн төрөлхтний шинжилгээ ухааныг төвшиж хөгждөг бол уран бол өөрөө шинжилгээ ухааны гайхамшигт ололт юм аа. Тийм учраас би энийг товчтой ингэж хэлчихье. Тэгээд асуулт байвал та бүхний асуултанд хариулах бэлэн байна. Баярлалаа. Ингээд сууж шууд ирчих болов уу? За миний бие бол шинжилгээ ухааны академийн дэргэдэх физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийдэг физик ухааны доктор Нурын Тэгш баяр гэж юм байна. Сүүлийн сар гаруй хугацаанд цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, за Монгол улсын төрийн эзэмшлийг амнаатай орлуулах тухай засаг улсын хурлын тогтоол болон цөмийн Францд хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээг улсын хурлд зөвшөөрөлцөхд бол энэ мэргэжлийн шинжээчээр ажилласан хүн байгаамаа. Энд бол хүмүүс нийтлийн тийм зөрүүтэй ойлголт байна. Тэр уран олборлож байгаа газарт хин нэгэн хүн гаднаас урааныг авч ирээд тарьчаагүй юм аа. Хүн төрлөختөн анх үүсгэс өмнө хорвоо ертөнц үүсгэд тэр газрын доор 150-аас 180 метрт олборлуулах хэмжээний уран байгаамаа. Тэр ураантай орчны ус бол цацрагын хувьд бол хоров чанартай урааныг идэж уугадаж болохгүй. Тэгээд олборлуулах хэмжээний уран байгаа учраас тэнд химийн хувьд хоров чанартай. Яг тэр орчны усыг зөвхөн уран олборлохоос өөр юундаж ашиглах боломжгүй. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл цэвэр улсыг бохирдуулаад байгаа юм шиг, цэвэр улс руу ураа шахаад байгаа юм шиг
төхөр шагаад байгаа юм шиг ийм ойлголтыг одоо буруу зөрүү ойлголтыг санаатаа санаандгүй гадна дотны гар хөл болсон байж магадгүй этгээд ингэж тараагаад байгаа учраас мэрэгжлийн үнийн хувьд бол энэ ураантай тэр орчин бол одоо жирийн хэллэгээр бол бохироос мэрэгжлийн хүмүүсийн хэллэгээр бол техникийн орчин дээр бол одоо нөхөн сэргээлтийн тухайд бол ямар pH-тай орчин байсан тэр pH-тай орчлоо буцааж авах тухай асуудал болохоос биш тэр үнд бол ундны ус бол байхгүй. Энийг бол хариуцлагатай мэдэгдэж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол энэ уран бол өөрөө цацраг идэвхт ашигламжтал тэр утгаараа бол энийг урааныг эрх хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой одоо Монгол улсын одоо цөмийн иргэн хүмүүсээс баталсан засгийн газараас баталсан цацраг идэвхт ашигламжталыг эрх хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой цасрын аюулгүй норм олон улсын атомын энерги агентлагаас баталсан дүрм журмыг дагаж энэ үйл ажиллагаа явнаа. Энэ олон улсын стандарт нийцэж явнаа. Гэрээнд одоо тохирсон гэрээнд юу гэж заасан бэ гэхээр энэ үйл ажиллагааг энэ дүрм журмын дагуу явж байгаа эсхийг одоо 3-4 жилд нэг удаа олон улсын атомын энерги агентлагийн шинжээчдэн баг ирж энэ ажлыг бол шинжээд энэний дагуу гарсан зөвлөмжийг төсөл хэрэгжүүлэх шампань одоо хэрэгжүүлж ингэж ажиллана гэж заасан. За өнгөрсөн хугацаанд Монгол улс бол газар дор уусган ажиллах аргаар одоо технологийн туршилт хийж 10,000 тонн ураныг олборлсон. Өнгөрсөн хугацаанд дэлхийн нийтэд бол газар дор уусган ажиллах аргаар нийт одоо олборлож байгаа жилд олборлож байгаа ураны 56-аас 60 гаруй хувь нь бол газар дор уусган ажиллах аргаар олборлож байгаа. Энэ бол битгий системээр олборлдог. Тийм учраас бол энэ уран олборлохтой холбоотой энэ газар дор уусган ажиллахтай холбоотой асуудлаас болж цасргийн хордлого үүссэн нэг жишээ өнөөдөр хүртэл дэлхийн нийтэд одоо тэмдэглэгдээгүй. Монголд ч гэсэн ирээд ийм асуудал болохгүй гэдгийг бол мэрэгжлийн үнийн хувьд бол хэлж байна. Гэхдээ бол мэдээж альва уул уурхай бол ямар ч төгсөлд өөрөө цөмийн болон засгийн хяналт болон стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Тийм учраас бол энэ уурхайтай холбоотой асуудал дээр бол мэрэгжлийн ямар ч асуултанд бол одоо физикч хүнийхээ хувьд бол хариулахад бэлэн байна. Яг нь засгийн газрын ажлын хэсэг Монгол атом компаниас мэрэгжлийн шинжээчээр ажил гэж урьсан. Энэ урилгын дагуу бол ажилласан. Энэ нэгэнт ажилласан учраас энэ ажлыг дуустал нь хэн ч юуч хариулсан мэрэгжлийн одоо ёс зүйгээ бариад асуултанд хариулах бэлэн байна. Сая манай Жамсранд орж байгаа Ахмад геолог Жамсранд орж байгаа ирсэн байна. 1970 оноос хойш ураны бүх төсөл дээр бүх орд дээр ажилласан ажиллаж байсан хүн одоо 70 хол гарцсан юм байна. Би ганцхан юм хэлж байгаа. Үнэхээр уран хортой хүн амын эрүүл мэндэд хортой юм бол өнөөдөр 70 80 хүртлээ ингэж эрүүл сарууд ажиллаж амжиж байдаг бол бас нэг асуулт. Би тэр газар дор уусгай холбоотыг маш энгийнээр хэлье. Газрын гүнд 170-аас 200 м-д уран гэдэг юм нь элсэн дээр наалтсан байдаг. Элсэн дээр. Тэгэхээр энэ элсэн дээр наалтсан байгаа одоо ураныг авахын тулд хөхрийн хүчлийн тусламжтайгаар гаргаж авдаг. 2% сарамжуулсан хөхрийн хүчил. 100 литр усанд 2 литр хөхрийн хүчил хийхээр тийм хэмжээний усанд манай гадныхын иргэний хөдөлгөөнийхэн 100 хөхрийн хүчлийг газар дор шахдаг юм шиг ойлгоод энэ буруу. 2% сарамжуулсан хөхрийн хүчлийг газар дор шахахаар тэр хөхрийн хүчтэй усанд нь элсэн наасан уран маань шингээд хайлж байгаа. Тэнгүүд ураантай усыг гаргаж аваад уснаас нь урааныг салгаж аваад шингийн биетээс хатуу биет буюу одоо шар нунтаг гэдэг ийм хамрын тамхитай зөвлөхө тийм зүйлийг гаргаж авдаг. Энэ дээр хоёрхан зүйл байгаа. Газар доор их хэмжээний ус байна гэсэн ойлголт байхгүй. За одоо тэгвэл үргэлжлүүл энд нэг хэлээ. Газар доор их хэмжээний ус байна гэсэн ойлголт байхгүй. 10% нь ус, 20% нь элс чороо гэсэн тийм зүйл байгаа. Нэгдүгээр их дахин ашигласан усаа ахиж ашиглана. Өөрөөр их хэмжээний ус ашиглана гэсэн юм ойлголт байхгүй юм шүү. Энийг газар доор уусан олборлох технологи гэж нэрлэдэг байгаа. Саяхан бол над руу ингээд зарим нэг хүмүүс бол дайрсан. Юу гэж дайрсан бэ гэхээр та ер нь ямар чиглэлээр судалгаа хийдэг юм бэ гэж асуусан. Миний хувьд бол Монгол улс урд нь бол дандаа гадны эрдэмтдээр ундны усанд ураандаа тодорхойлуулдаг байсан. Тэрнээс хойш манай баг бол Монгол орны 300 гаруй сүмс хуурнаас 1000 гаруй усны дээжийг авч Монгол орны ундны усанд уран төвний физик гэдэг хэмжээ асуудлууд боломж нэгдлийн судалгааны сэдвээр доктор хамгаалсан. Өөрөөр хэлбэл Монгол оронд ундны усанд ураны тархалтын чиглэлээр ажилдаг анхны одоо цөөн эрдэмтдийн нэг байгаамаа. Тийм учраас энэ газар доор уусан ажиллах энэ технологи бол
бусдаа гидр хиймтэй шууд холбогддог учраас энэ моноатомын урилгаар энэ одоо төсөл дээр мэрэгжлийн шинжээчээр бол ажиллах ийм хувь тохиолсонд бол би яг одоо эрдэмтний хувьд бол одоо бахархалтай байгаа л гэж хэлэх хүсэж байна. Энэ байгууллагын үнэлгээтэй холбоотойгоор хэд хэдэн одоо үгүй шатны гэдэг юм энэ судалгаа шинжилгээ хийсэн юм гэдэг чинь. Гэтэл одоо ерөнхий хувьд одоо нэг 3 одоо юу гэдэг толгойтой хойно дөрөвч гэдэг юм уу тийм энэ бүх асуудал бол байнга ярьдаг шүү дээ. Тэгэхээр та гамбалт суу. Та суу солисон. Одоогийн байдлаар хамгийн байдлаар сүүлийн үеийн гараад ирэх одоо энэ байгууллага судалж ингэж хагаад авах гадны ямар юм байгууллагаар хатгаалсан байгаа. Хоёрдугаар одоо юу гэх уран бол гарч ирэнгүүт шууд амтан хүн мал бол хотод баг газар дээр өвчин яриад байдаг шүү дээ. Тэгвэл яг энэ уран олгож байгаа нөхцөл байдал дээр ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн нөхцөл байдлын одоо судалсан судалгааны үр дүн байгаа юу? Яг юунаас нь илүүтэй ихэд одоо айгаад байгаа юм бэ? Мэдээлгүйгээсээ айгаад юм уу? Эсвэл одоо өөр гадны дотны явуулгад өртөөд байна гэж харж байгаа юм уу? Иргэдээ яг мэдээлжүүлэх тал дээр бас юу хийж байна? За та бүхний өнөөдөр амглан айлтгая. Тэгэхээр Мон атом компани эксперт Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны зөвлөх гомбол гэж хүн байна. За малын эмгэг өвчин эрүүл мэндийн асуудлын хувьд бол олон жил ярьж байгаа. 2012 оноос хойш энэ асуудал яригдчихэ. Тэрнээс хойш 8 удаагийн судалгаа шинжилгээ засгийн газрын шийдвэрээр хийгдснээс энэ дүнг бүхэлд нь ингээд дүгнээд үзэх юм бол энд одоо ураны хайгуулын явцад малын ямар нэгэн өвчний эмгэг шалтгаан болж байна гэсэн дүгнэлт гараагүй. За нэгдүгээрт, хоёрдугаарт болохтой зэрэг бол ерөөсөө энэ өнөөдөр олборлж байгаа шар нунтаг гэдэг бол технологийн процесст ороогүй, зөвхөн байглаасан одоо олборлж байгаа хайж байгаа ийм одоо хими элемент байгаа. Тэгээ энэ утгаараа бол орчин тойронд ялангуяа малд үзүүлэх нөлөө бол одоогоор илрээгүй байна гэж ингэж хэлж болно. За та бүхэн бол мэдээж мэдээллийг бол ойлгож байгаа тийм ээ. Янз бүрийн одоо юу гэдэг олон толгойтой, олон хөлтөөч гэдэг юм уу. Ингээд л баахан тийм мал өглөө инглээгээл баахан мэдээлэл явдаг. Манай сэтгүүлчнээс зөндөө биччихсэн. Газар даран зөндөө очижсэн. Тэгэхээр энд бол би нэг хоёр юмыг хэлье. Нэгдүгээрт нь болохтой зэрэг бол манай мал эмнэлгийн ерөнхий газар гэж Монгол улсад мал эмнэлгийн эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг байгууллагт энэ хугацаанд нэг ч удаа энэ ураны хайгуулын улмаас мал өгсөн тогтоодлоо гэсэн дүгнэлт байхгүй. За мөн Дорногов аймгийн мал эмнэлгийн газарт ийм дүгнэлт байхгүй. Улаанбаатар сумын мал эмнэлгийн газарт ийм дүгнэлт байхгүй. Өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхдээ зэрэг мал эмнэлгийн байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээ, туршилт бүх юмны үр дүнд бол энд одоо ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөтэй байна гэдэг нь илрээгүй одоо хүртэл. За хоёрдугаарт нь би тодорхой юм ярив. Энэ одоо 2023 онд бидэнд бүтэн 8 сарын турш Улаанбаатар суманд 3 шинжилгээний баг ялангуяа мал эмнэлгийн талын ажилласан. Энд ажиллаад бид нэр 3 сумын 57 айлын 397 малд үйлчлэг шинжилгээ хийж тэндээс дээж авч лабораторийн 6-7 төрлийн шинжилгээ хийсэн. За яагаад 3 сум юм бэ гэхдээ зэрэг бид нар Улаанбаатарыг яриад байгаа юм бол тэгвэл хажуугийн сумд нь юу болоод байгаа юм бэ гэдэг асуудлыг харьцуулж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ дүгнэлтээр ямар гарсан гэхдээ зэрэг харин ч нөгөө хоёр сумд нь малын өвчлөл илүү байсан. Улаанбаатар сумд бол бага байсан. Нэгдүгээр, хоёрдугаарт нөгөө олон толгойтой гэдэг юм эмгэг ийм юм чинь алтан ширээ мандах хоёр сумд нэг ганцхан шүү. Өртөн жилд ганцхан. Илэрсэн бол Улаанбаатар сумд илрээгүй. Өөрөөр хэлбэл бидний судалгааны дүнгээс үзэхэд 22, 23, 24 онд нэг ч юм тохиолдол одоо хүртэл илрээгүй. За энэ одоо цаана ямар учиртай юм бэ гэдэг ингээ явахтаа зэрэг мал эмнэлгийд бол бид нар ариатай биолог гэж энэ одоо цацрагт бодисуудын улмаас мал амьтанд ямар нөлөө үзүүлж байна гэдэг юм шинжлэх ухаан байдгийг. Энэ шинжлэх ухааны үндсэн дээр бол бид нар судалгаа хийсэн. Тэгээд ингээд эрэгтэй зэрэг бол энэ 3 сумын ялангуяа Улаанбаатар сумын малын 37.8% нь тэжээл боловсруулах замын өвчнөд. 29.7% нь амьсгалын замын эмгэг өвчнөд. За бусад хувь нь болохтой зэрэг бол бусад төрлийн
Гэхдээ энэ дотор бол ямар нэгэн байдлаар цацрагын нөлөөлөл байхгүй. Хамгийн нэгдүгээр цацрагын нөлөөлөл байхгүй байна гэдэг нь энэ цацраг бол тэнд байж байгаа марлын арьс үсэнд бол хамгийн нэгдүгээр сөрөг нөлөө үзүүлэх ёстой. Гэтэл бид нэр 10,000 гаруй малд 2 жил хугацаанд үйлчлэг хийхэд нэг чим одоо арьсны өвчнөдтэй маань илрээгүй. Тэгэхээр энэ үйл хөвгтөн зэрэг сөрөг нөлөө байхгүй байна гэсэн. Дараагийн дугаарт нь бид нар энэ бүх шинжилгээний дүнг тэр 57 айлтай айл болгонд нь орж танилцуулсан. Айл болгонтой нор танай энэ хон чинь ийм өвчтэй байна. Танай ийм өхөр чинь ийм өвчтэй байна гэж бүх айлд нь танилцуулсан. Бүх айлууд мэдж байгаа. Энэ явцад бид нар яасан гэхдээ зэрэг ураны хор нөлөө эндээс одоо ямар сөрөг нөлөө байгаа юм гэдэг талаар бол ярилцсан. Сүүлийн 4-5 жилд энэ Улаанбаатар сумын малчид бол маш сайн ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ нөлөөлөл байхгүй юм байна гэдэг нь тэд нар өнөөдөр ойлгосон байгаа. Тэр байтугай одоо за хурдхан шиг нь үйлдвэр нь эхлээсээ бид нар ажлын байртай болёо гэдээ ингэж байж байгаа усууд ч тийм. Тэгэхээр ерөнхийд нь зарчмын ингээд ерөнхийд нь би дүгнээд хэлэхэд бол мал аж ахуй, мал эмнэлгийн асуудалдаар өнөөдөр хүртэл ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй байна. За дэлхийн нийтээр ийм мэдээлэл бол бас байгаа. За нөгөө талдаа болохтой зэрэг бол ерөөсө саяын гэрэн дээр бол бас хэд хэдэн юм тусгасан. Нэгдүгээрт нь энэ Arana Group бол малд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөгүй технологи хэрэглэнэ гэдэг нь гэрэнээр тусгацсан. Хоёрдугаарт нь малд үзүүлж байгаа нөлөөлийн үнэлгээг байнга хийнэ гэдгийг бол тусгацсан. Гуравдугаарт нь энэ нөлөөлийн үнэлгээнүүд энэ мал эмнэлгийн талаар авч ирэх арга хэмжээ бүх энэ зардлыг бол Arana Group-ийн зүгээс гаргана гэд ингээд заасан байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт угаасаа манай өөрийн Монголын мал эмнэлгийн байгууллага өөрийнхөө урьдчилан сэргийлэх үүргийн хувьд бүх хараа хяналтаа тавиад явж байгаа. Энэ дээр бол мониторинг хийж байгаа. Тийм учраас цаашдаа бол бид нар энэ одоогийн байдлаараа суурь үзүүлэлт болгоод цаашдаа бол урьдчилан сэргийлэх, хянах, мониторингийн арга хэмжээнүүдийг авч явуулнаа. За баярлалаа. Би ганцхан тэр устай хөхрийн өвчлөлтөд усаа гаргаад аваад ирнэ шүү дээ. Тий, өөрөө тэр ус үлдэхгүй байхгүй юу? Тэгэхээр тэр усаа хөхрийн ураанд одоо усанд нь хөхрийн өвчлөлтөд усанд уран алдахаар ураны шинг одоо ураантай усыг гаргаж авлаа шүү дээ. Тэгээ урааны салгаж авчихаар буцаад тэр усаа ахаад хөхрийн өвчлөлийгээд ашиглана. Хоёрдугаар та бүхэн ингийн би хоёрхан зүйл хэлье. Одоо ингээд янз бүрийн хүмүүс мэдээж энэ санаа зовних бодох зүйлүүд байгаа. Бид нар ойлгож байна. Сая зөв асуулт авч байна. Одоо ингээд янз бүрийн улсууд шуудаан дотор юм уу цаасан арч дотор нэг хонь мал хийгээд хоёр толгойтой энэ одоо дундаа нэг нүдтэй энэ тэгээд ирдлээ. Та хүн хоёрхан зүйлийг асуугаарай. Хоёрхан зүйлийг. Нэгдүгээр энэ одоо мал өгцөн мал нь одоо Дорногов аймгийн Улаанбаатар сумын тим багийн гэсэн гарал үүслийн гэрчлэгээ байна уу гэж асуу. Тэрийг малын эмч өгнө. Гарал нийсийн гэрчлэгээ байгаавал асуу. Заавал асуугаарай. Хоёрдугаар энэ ураанаас хорцсон гэдгийг зөвхөн лабораторийн шинжилгээгээр гарч ирнэ. Хүн хараад ямар ч мундаг малчин хүн хараад тэрийг ураанаас хорцсон гэж гизэд дотрыг үзэж чадахгүй шүү. Тэгэхээр энэ хоёрыг асуух хангалттай эргэлзээ тайлагдана. Хоёрдугаар тэр өөрөө гэмт хэрэг хийж байгаа. Яагаад гэвэл хүнээс хүнд малаас мал талдаг халдвар төвчин тэгээ явж ивэл яах вэ? Өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл шүү. Тэгэхээр та хүн хэрэг ахиж та нар дээр тийм гарах юм бол энэ хоёр асуултыг л асуучих. Бичгээр нь үзчих. Тэгвэл та нарын эргэлзээ тайлагдана. Уран олборлого процесс цөмийн цахилгаас тарж хоёр тустай өөр асуудал. Мөнгөний хоёр тал. Бидний сая энэ гэрээ бол зөвхөн ураныг гаргаж аваад ураныг олборлож байгаа процесс. Энийг дэлхийд цөмийн цэцгээ 5 улс буюу манай хоёр хөрш Англи, Америкийн нэгдсэн улс баяжуулж цөмийн түвш болгодог. Атомын хэрэг бид нар атомын захилгаастай болчих юм бол энэ 5 улсад бид нар өгөөд энэ шар нутгийг өгөөд эндээс баяжуулсан түвш авна. Атомын захилгаастай зэнд барихгүй. Энэ бол зөвхөн уран олборж байгаа процесс шүү. Ер нь энэ төсөл явахад 3 дэд үтс болно. Засмал төмөр замыг өргөдөх нь 160 км засмал зам тавина. 20 дугаар өндөр хүчлийн 100 км тог татна. Өөрөөр 500 хүний жижиг хот тосгон бий болно.
Одоо хурдан нэмээд дээвэрт яах вэ? Дээвэрс нар бол тань олборлогтой бол тээвэрлэлийн тухайд бол одоо төмөр замаар тээвэрлэнэ. За далаагаар цаашаа бол усан замаар тээвэрлэх ийм л хоёр зам байна. Ганцхан урагшаа биш. Ер нь та нар нэг зүйл ойлгох хэрэгтэй. Монголоос гарч байгаа энэ шар нунтууд цөмийн түвш болоод дэлхийн өнцгөн болон бүрд байгаа 400 гаруй одоо атомын станцын цөмийн түвш болоод дэлхийн нийтэд одоо жишээлбэл утаагүй эрчим хүчийг гаргах ийм үйлсэд одоо Монгол улсын зүгээс хувь нэмэр оруулна гэж ойлгох хэрэгтэй. Манайхаас гарч байгаа баяжмал шууд Франц руу юу явж байгаа. Тэр манайхаас гарч байгаа тэр шар нунтгчин бол тэгэл энэ олон улсын гэрээний олон улсын цөмийн энерги агентлагийн хяналтын хүрээнд ороод явж байгаа шүү дээ чинь. Тэгээд тэр хяналтаар хаана ямар очих вэ гэдгийг Францын нийлүүлэгч нар бол өөртөө хүрэхэд бол тэр бүх олон улсын гэрээг баримтлаад хүргэн шүү дээ. Тэгэхээр атомын станцын түүхийд болох процессыг дэлхий дээр хийдэг ерөөсөө 4 улс байгаа шүү дээ. Америкийн нэгдсэн улс, Орос, Хятад, Англи, Францын 5 улс байгаа шүү дээ. Үндэсний Нобелийн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 5 гишүүд байгаа шүү дээ. Энэ байнгын 5 гишүүд өөрсдөө хийдэг ёстой дүрмтэй. Энэс өөр орон хийх боломжгүй шүү дээ. Ураны одоо хайгуултай холбоотой асуудал бол манай энэ Жамсрын орж геологчоос доктороос асууж болно шүү. Тэш энэ би суугаа хэрэл. Ер нь энэ цөмийн технологи гэдэг зүйл бол өөрөө ингээд цацрахын хувьд бол эрсдэлтэй байдаг учраас цөмийн болон цацрын хяналтгээ бие даасан шинжилгээ өгсөн. Тийм учраас хаана цацраг одоо уран гарна тэндээс хаана төш болохгүй бүх одоо явдсад нь тухайн улсынх нь цөмийн болон цацрын хяналтын байцаагчид олон улсын атомын энерги агентлагийн хараан хяналтанд дор тогтмол хянаа явдаг учраас энэ одоо хайгуул олборлол тээвэрлэлтэй холбоотой асуудал бол ерөөсөө олон улсын атомын энерги агентлагийн хяналтанд одоо байнга байдгаа гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бол одоо яагаад заавал Франц юм бэ гэдэг хүмүүс асуугаад байна лээ. Яагаад сая асууж байна. Яагаад Франц юм бэ гэхээр Франц бол Европын одоо холбооны одоо гол эдийн засаг улс төрийн гол орны нэгэ. Монгол улсыг социалист орн байгаад тусгаар тогтнолоо баталгаажуулахад хамгийн анх капиталист орнуудаас Монгол улсын одоо тусгаар тогтнолыг зөвшөөрсөн юм орнуудын нэгэ. Дээрээс нь Франц бол нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн одоо байнгын 5 гишүүн орны нэгэ. Энэ бол одоо цөмийн зөвсгөн бүрэн цэглэлийг 5 гишүүн орны нэг гэсэн үг. Энтэй хамтарч ажиллана гэдэг бол Монгол улсын үндсэн аюулгүй байдлын үзэл баримтал дээр тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат яриа хэлцээрийн замаар хамгаална гэсэн үзэл санаанд бол нэгдэж байгаа. Дээрээс нь Монгол улсын үндсэн аюулгүй байдлын үзэл баримталд бол одоо 3 дахь хөршин бодлого гэж байгаа. Энэ 3 дахь хөршин бодлогод бол нэгдэж байгаа. Энэ Францын энэ хөрөнгө оруулалтыг бид хамтарч хийж чадах юм бол олон улсад Монгол улсын нэр хүнд бол нэг шатаараа ихнэ. Бид ураанаа олборлож чадах юм бол жишээлбэл Францтай хамтарч ирсэн Казахстан улс бол 27 жилийн өмнө манайхаас нэг гараанаас гарсан. Өнөөдөр дэлхийн тэргүүлэгч уран олборлагч болсон. Казахстан улсад нийт иргэдийн дунд атом станцтай болох уу, цөмийн эрчим хүчийг ашиглах уу гэдэг ийм судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 71-ээс дээш хувь нь одоо атом станцтай болно гэдээ ингэж хариулж ийн гэдэг бол бид нар уран экспортлогч болсноор атом цахилгаан станцтай болоход 10 алхам ойртсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол улсын олон улсад эзлэх байр суурь бол дахиад 10 алхмаар дээшээ өссөн гэж ойлгох хэрэгтэй. За өөр асуулт юм. За их баярлалаа. Утсаа би сайн. Бод цааш савин